Монгол улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар 20 дугаар зууны манлай дуурийн дуучин профессор Цэвэг Жавын Пүрэвдүр жагсны мэндэлсний 90 насны ой 2019 онд тохиож байгаа бөгөөд энэхүү түүхтэйг Монголын дуурийн урлаг төдийгүй манай нийт соёл урлагийн ертөнцийн хүрээнд ёслол төгөлдөр тэмдэглэх ёстой онц чухал үйл явдал билээ. Цэвэг Жавын Пүрэвдүржин 1929 онд Дорнод аймгийн Дадал сумын Сэрүүн галтай гэдэг газар мэндэлжээ. 1939 онд Үлгэрт баг сургуульд элсэн суралцаж 2 дугаар дунд сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж 1945 онд улсын хэвлэх үйлдвэрт зураачаар 1947-оос 1954 онд улсын хөгжим драматик театрт найрал дуучин жүжигчин 1955-аас 1960 онд Зөвлөл холбоот улсын Свердловскотын Уралын хөгжмийн дээд сургуульд Оросын алдарт дуучин Алексей Новиковын удирдлага дор суралцсан дуурийн дуучны мэргэжил эзэмшжээ. 1960-аас 1990 онд улсын дуур бүжгийн Эрдмийн театрт гоцлол дуучнаар 30 жил ажиллахдаа Ужигтай гурван толгой дуурийн Балган, Амар санаа дуурийн Амар санаа, Тэмцэл дуурийн Дандар, Мартагдчихгүй 42 хоног дуурийн Саруулгүн, Үүлэн заяа дуурийн Хоролдой, Фауст дуурийн Мефистофел, Лусын дайган дуурийн Тэрэмчин, Евгений Онегин дуурийн Гремин, Игорь Ван дуурийн Галицкий, Октябрь дуурийн Тимофеев зэрэг үндэсний болон сонгодог 20 гаруй дуурийн гол дүрийг бүтээсэн 100-ны манлай он цагийг эзэлсэн дуурийн дуучин байлаа. Цэвэг Жавын Пүрэвдүрж дуурийн харамгаа дуучин төдийгүй найруулагч жүжигчний нарийн мэргэжилд авьяас чадвар өсөрж Алеко, Шивэ хягт жаргал зэрэг дуурийг найруулан тавьж Алтан шохор түүхэн киноны Будан мэрэгний дүрийг кинод дэлгэцнээ мөнхжүүлсэн юм. Пүрэвдүрж 1964 оноос улсын дур бүжгийн театрын дэргэдэх дуулаачийн студ, улсын багшийн дээд сургууль, 1992-ээс 2006 онд соёл урлагийн их сургуульд багшилж, 1994 онд дэд профессор цол хүртсэн бөгөөд дуулаачийн урлагийн залгамж үеийг бэлтгэхэд авьяас бэлэг эрдэм чадлаа зориулж, 2003 онд дуулах ур зүй сургалтын ном бүтээсэн нь өдгөө хүртэл дуурийн дуулаачийн ур зүй заах арга зүйд үн цэнэ хадгалсан хэвээр байгаа билээ. Пүрэвдүрж дэлхийн хөгжмийн олимп хэмээн алдарсан Пётр Ильич Чайковскийн нэрмжит олон улсын уралдааны шүүгчийн бүрэлдэхүүнд 1966-аас 1996 онд нийт 8 удаа өргөдөн ажилласан бөгөөд үүнд 2 удаа шүүгчдийн бүрэлдэхүүний дараагаар ажилласан нь Монгол улсын дуурийн урлагийн чанар чансааг олон улсын хэмжээнд өндрөөр үнэлж ирсний яруу тод жишээ юм. Монголын дуурийн урлагийн толгойн гурван чулуун манай анхны мэргэжлийн эрхтэй дуурийн дуучин, ардын жүжигчин Гонгорын Хайдав. Анхны мэргэжлийн эмэгтэй дуурийн дуучин, дуурийн хатан хаан ардын жүжигчин Алдарт сопрано Аюши Загцүрэн. Эх орныхоо нэр алдрыг олон улсад дуурсгсан ардын жүжигчин 100-ны манлай Цэвгийн Пүрэвдүрж нар билээ. Энэхүү домогт 3 хүнээс улбаалan цэцэглэж өгдсөн Монголын дуурийн урлаг 21-р зууны эхний 20 жилд дэлхийд алдар нэрээ тамгалж чадлаа. 2011 онд их хотын амар төвшин дэлхийн хөгжмийн олимпик Чайковскийн уралдааны дэд барийг авсан бол 2015 онд Ганбаатарын Ариунбаатар тус уралдааны тэргүүн байр гран-при шагналыг үзснээр Монголын дуурийн урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж алтан үеэс уламжилсан хүсэл мөрөөдлийг цэнгэлийн манлайд нь хүргэсэн билээ. Түнчлэн 2016 онд их улсын анх 2018 онд Чулуунбаатарын Бадрал нар Унгарын алдарт дуучин Ева Мартоны нэрмжит уралдааны тэргүүн барийг эзэлсэн билээ. Монгол улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар 100-ны манлай дуурийн дуучин профессор Цэвэг Жавын Пүрэвдүр жагсны мэндэлсний 90 насны ой 2019 онд тохиож байгаа дор энэхүү түүхтэйг ёслол төгөлдөр тэмдэглэх хүрээнд сонгодог урлагийн хөгжлийг дэмжих Цэвэг Жавын Пүрэвдүр сангаас Пүрэвдүржийн нэрмжит
олон улсын дүүрийн дулаачдын уралдааныг санаачлан зохион байгуулахаар шийдсэн билээ. Эх орноо дэлхийд сурталчлан таниулахад онц чухал энэхүү эрхэм үйл хэрэгт Монгол улсын засгийн газар боловсрол соёл шинжилгээ ухаан спортын яам болон 21-р зуунд Монгол улсын хөгжил дэвшлиг тодорхойлж байгаа үндэсний компаниуд, банк санхүүгийн байгууллагуудын дэмжлэг тусалцаа нэн чухал байгааг уламжлахын дээр та бүгд бидэнтэй нягт хамтран ажиллахыг уриалж байна. Мөн бидэнтэй хамтран ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнес эрхлэгчид, сонгодог урлагийг дэмжиж олон нийт та бүхэндээ Монгол улсын ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар 100-ны манлай цэвэр жирийн бүрдэл сангийн зүгээс халуун талархал дэвшүүлье. Монгол үнэлж баршгүй авьяас билэг эх орны минь суу алдар бадртугай. Сонгодог урлагийн хөгжлийг дэмжих цэвэр жирийн бүрдэл сан 2019